Таны хувьд сэтгэл санааны гүн хямралд орсон байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр та яг юунаас болоод хямраад байгаа бодож үзсэн үү? Үз. Би яг юунаас болоод байгааг ерөөсөө ойлгохгүй. Намайг хийн ч алга. Найз ч алга. Амар хэцүү байна. Гав ганцаархна. Би энэ дэлхийд ямар ч хэрэггүй хүн. Бир явдгийг билүүл гэж бодод. Хаашаа? Хормоогоос. Та буруу бодож байна. Харин ч та энэ ороод хамгийн хэрэгтэй хүн. Ийм сайхан залуу хүүхд талаар юусэн яаж болохгүй шүү дээ. Би сайхан залуу юм уу? Аа. Тэгэхээр хоёулаа одооноос эхлээд таны сэтгэлийн хогийг гаргаж хайх хэрэгтэй. Тийм болохоор та одоо юунд ч бити санаа зов. Сайхан ярилцъя. Тэгвэл юунаас эхлэх вэ? Жишээ нь амьдралын буруу хэм маяг, эсвэл найз нөхөд, ажлын стресс ч юм уу. Ажлын стресс. Өглөө ажил дээр очих гутал нэг л их олон тараг. Хийгин тэд нар хийж шүү дээ. Юу юм тийм үстэй? Юу ч шүү дээ. Хаач шүү дээ. Ер нь тийм үстэй. Тэгэл боол хийж гэртээ очингууд бөөн хөглөрсөн нош. Хогшаа. Аргагүй шүү дээ. Хизээ атга хүлээж урам шиг ийм хогон дунд амьдрахаар чаа. Та ингэж гэрийн хогийг хайхтаа яаж хайдгүй? Хогны хар утанд бүгднийг хийгээд баг Буруу. Энд чинь маш буруу. Хогоо ангилж хайх хэрэгтэй. Таны ангилж хийсэн хогнуудыг дахин боловсруулад мод тайрагдах, ундны усны бохирдол, цөлжилтийн нас нэмэх гэсэн аюулуудад сэргийлэх боломжтой. Тэгэхээр та бодоод үзтээ. Хинт хэрэггүй юм биш. Ихтлэхэд хэрэгтэй юм аа сте. би яагаад энэ талаар бодож үзээгүй юм бэ? Би хэрэгтэй юм биш үү? Би бүр ихтлэхэд хэрэгтэй юм биш үү? Танд маш их баярлалаа. За. Хоггүй цэвэрхэн Монголын төлөө хичээцгээе.